бүхний өнөөдрийг амар амгалан айлтан ирж мэдчилж байна. Алдарт 17 дугаар сарны Батан могой жилийн хаврын тэргүүн сарын шөнийн 3-ны бэлэгт сайн өдөр бид бүхэн очрон зохиод байгаа байлаа. Энэ өдөр Будангийн сугарж ам сэмэгийн маань 85 насны ойн энхүү найр сайхан тохиож байна. Мөн ургуулсан ахан дүүсийн зовлолт энхүү эхлэж байна. Юуны өмнө хүрэлцэн ирсэн хүмүүстэй зориулаад халуун сайхан алт шилтийг бэлгэлье. Тэгээд өнөөдрийн арган шигнэж үхэлнүүхнийг авчвын мөнхөл таяг энхүү тайзнаа өрж байна. Та бүхэндээ өгөгчөн модон могоо жилийн мэндийг зөвшөөрье. Өнөөдөр манай ээжийн бас аса 85-ны насны тохиолдож тэр учраас баярын мэндийг та бүхэндээ зөвшөөрье. Тэгээд та бүхэнд 85-аараа автасууч юу эдгээр цараа зоглох гэсэн та. За манай ахмад хэлжсэн ер нь нэг үг мөнгө хэлэхдээ муу шүү ойлгоорой гэдэг. Санаа зовлтгүй байлгүйдээ дандаа танаа хамаатан таныг мэддэг хүмүүс байгаа учраас ер нь мэдж байгаа байна гэсэн тийм. Ингээд өнөөдөр хүн таван сайхан гоё зогслон бүрдэж өнөөдөр насны сайхан арай хийж байгаа. Насны буян, ханийн буян, үрийн буян, эдийн буян, эрүүл мэндийн буян гэсэн энэ сайхан таван буян зогслон бүрдсэн Будангийн сугарж ам сэмэдээ дахин сайхан халуун алгадчлтыг бэлгэлье. Намын урдтаа настаж 106-аад алтан тайгаандуулж бид бүхэнтэйгээ үргэлж сайхан нийт хөгжөлтөн байх болтугай хэмээсээ ерөөлөөр төвшүүлье. Ингээд Монгол түмэн бид бүхний эрдээрээс уламжлагдсан ирсэн орон хуурын сайхан аяар урдын дуугаар өнөөдрийн энэхүү нарыг сайхан эхлүүлье. Орон хуурч чин зориг урдын дуучин чин зориг орон хуурч дэндүү нарыг анхуу тайснаа халуун алгадчлтын дор орон залж байна. За энэ турамч уусан та бүхэндээ энэхүү сайхан бэлэгтэй сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Ингээд та бүхэн оройгоороо оргиж, хаяагаараа харгиж, онгондоо дэмжиж, олон жилдээ мандаж явахын өлзийтэй сайхан гэрүүлийг өөдөөд нь өргөн дэвшүүлэн айлтгая.
Тэгэхээр алга ташлтыг харамгүй сайхан хайрлаж байгаараа таны энэ алга ташлтаар өрөөл бусдад өрөөл буян хүрж бас чэйжний хөндийг дөргиож зүрх судасны үйл ажиллагаа сайжрах юм сайхан давуу талтай байдаг байна. За тэгээд цагаан сарыг монголчууд түн маань Монголын эцэд төрний үе 13 дугаар зууны үеэс тэмдэглэдэг байхдаа амрын цагт ариг цагаа эдийн ундаа элбэг цаг тэмдэглэдэг байж. Тэгээд мөн монголчууд цагаан өнгийг бэлэгдэж цагаан сүсмээ баригдаж цагаан хувцас өмсөж мөн одоо цагаан эдээгээр тавгаан засч тэгээд цагаан сар гэж нэрлсэн байна. Харин хожим 18 дугаар зууны дунд үеэс эхлэн Монголын бурхан шашны төгс үеийн зургаагаар энэхүү хаврын тэргүүн сарын нэгэнд тэмдэглэж ирсэн сайхан ёс заншил уламжлалтай цагаан сараар бол өтгөс дээдсээ хөндлөж мөн ураг удмаа батжуулж ураг удмаа хөдлөн үр хөвгтэй баясуулан зэнгүүлдэг ийм сайхан Монголын төр төсний нэгэн баяр билээ. За харин одоо энэхүү сайхан баяр хамгийн ерөөлийн эхний хондгийг өргөн барьно хэмээн манай суурж амц Мэгийн маань эгчийн хүүхэд соёлын тэргүүний ажилтан боловсролын тэргүүний ажилтан бэлтгэл хорондоо Баточор ахыгаа хамгийн анхны ерөөлийн хондгийг өргөн барьно хэмээн хүсэж байна. За ерөөлийн сайхан хондгыг бүгдээрээ сайхан хондгоо баруун бариад босож зогсоод ахын маань хэлсэн энэ сайхан ерөөлийн үг биелэх болтугай гэж хорондоо сайхан хондгоо дуулгаад төвтөрөх юм шүү. За энд цогцолсон ахын дүүстэй элдв эрдэнэ хэмээх олон могой жилийн сар шигний бинийг өргөн дэвшүүлье. За ингээд сугаалаа уртундаа насаж эрүүлийг байж өлсөдөө сарын эрүүлийг өргөн дэвшүүлсгээд энэ хондгийг өргөцгөөё. За тэр сайхан ерөөл батаршгүй аз жаргалыг нийлэх хүсье. Ерөөлийн хонд учраас бүгдээрээ сайхан ихний хондгаа өдөрч өгөх байна. Ингээд амтаа аз жаргал сайхан хүсье. Манай Баточрын маань хэлсэн үг сайхан ерөөлийн үг биелэх болтугай. За та бүхнийхээ өмнө хөөмич дэндвийг дахин барьж байна. Монголын хөөмий бол Монгол түмэн бид бүхний одоо язгуур сайхан өв соёл. Тийм ч учраас өнөөдөр энэ төрөлцсөн ирсэн болчруудаа мөн энэ төрөлцсөн ирсэн ахын дүүстэй сайхан Монгол сайхан үйл хөдлөлийг цааш түгээн дэлгэрүүлэх гэж хүссэн юм аа. Тэгээд та бүхний өмнө хөөмич дэндвийг барьж байна.
алгадчлал их сайхан жигдэрсэн байна. Тэндээс өөр гоцгойд бас алгадчлал ирж байна. За тэгээ баяр найраа сайхан хэлж байгааг шинж шүү дээ. За харин одоо та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа дуулна хүмүүст байна. Дэлгэцэнд манай сурж авсан эмээгийн маань сайхан дурсамж хөөсөн сайхан тэр зургууд бас гişирлэх болно. За мөн өнөөдрийн удахгүй баярын амхны зоог маань орж ирэх гэж байна. Хамтдаа сайхан хөөж хөөрж яриа хийн. Баярын анхны зоогоо сайхан тоглон зооглоорой. Мөн одоо бол ширээ-ширээндээ сууж гараа зурагч бас ширээ-ширээг явуулж та бүхний бас зургийг авах учраас ширээ-ширээндээ сайхан сууж байгаарай гэж хүсэж байна. Margaş hukçu açlık digi
дуучин том жаргалыг та бүхний халуун галзчлан дор өрнөсөлж байна. Сайн байцгаана уу та бүхэндээ элдв эрдэнэт хэмээх могой жилийн одоо энэ сайхан сар шимийн мэндийг хүргье. Тэгээд хоймрын ширэн дээр бас суварж амц уураа манаас 85 насныхаа одоо энэ сайхан ойг энэ олон сайхан муур ач зээл хүч нартайгаа тэмдэглэж байгаа нь бүтээлч хүмүүд маш их баяртай. 500 насалж 6-аад таяг талаараа ингээд ихүү сайхан сар шимийн баяр дээр та бүдийн манаас сайн мэдэх үлэмжийн чанарсан сайхан дугаар бүгдээ хамтдаа дуулцгааж бас сайхан баярлцгаая.
Баярлалаа. Ингээд нэгэн сайхан ээжийн доо өнөөдрийн маань бас 85 насныхаа тэмдэглэж байгаа сайхан ээжиндээ бүгдээрээ зориулж хамтдаа доо гэдэг. Ингээд та бүдээ бас маш сайн мэдэх 20 дугаар зуунд бас Саран Туяа гэдэг Монгол Улсын солийн төрөний ажилтан эмч ийм сайхан дуучин бүсгөө дуулж 20 дугаар зуунд Монголын ард түмэнд хүргэсэн энэ сайхалтай сод хүмүүсийн бүтээлийг өнөөдөр 21 дугаар зуунд сайхан ээжидээ энэ хорон цугсан бүх сайхан ээжийн нартаа зориулж бүгдээ хамтдаа сайхан дуулъя. Ингээд Монгол Улсын солийн эзэдэлтэн Сангар шагшин маань хөгжим Монгол Улсын төрийн шагналт профессор Баян Шилэг миний ээж тэмээчин гэсэн сайхан дуугаар бүх ээжийн нартаа уртасаж удаан жаргааргээд мөн хаасаж байгаа тэр сайхан дуураадаас зуунаас дараа гэж зориулж байгаа юм шүү. We
Баярлалаа. Маш баярлалаа. Сайхан баярлалаа. Архитектурын идейний дээж бол ариун гаршаан хүндтгэлийн идээ гэсэн ийм
сайхан үг байсан байна. Тэгээд эхний дөрвөн бүсгийг авч товчлоод архи болж ирсэн байна. Тэгээд бид хүн болгондоо ариун гашин хүндэтгэлийн мэдээ арьс махны завсраар орон аршин болон шингэх болтугай гэмээр сайхан тогтоол тэр зэрэг үнэхээр аршин болон шингэх юм цаг байна. Ингээд хаврагс хоёр сайхан харагдах сайн хэвчээ. За мөн алсуулга өөргөд ачилсан драснаас мэдчилгээ ярьсныг мөрдүүлье. Багхууд аваарчиг өөргөд Амархан сайн бацгаа нөгөө тавтай сайхан үйлцгэж байна уу? Эрхэм хүмүүний үр сад болсон эрхэм таавд дээр үлийн сарвал сайхан бүхнийг
Хүсэн өрөөё хүндэт ичидээ зовоонос олж 6 дай нартан таяг тулж олон манд цаг дөрөв өчөдөндөө үнтэй сайхан сургаалаа хайрлаж явахын үлзий төрөлийг өөдөөд өргөн дэвшүүлье. Бид өнтгөл үзүүлье. Сэтгэлийн сайхан үгээ хэлье гэсэн юм аа. Таавал дахиад цаашгийн мэдүүлье. За би бол таньгаа бодонгийн эмгэг гэсэн үгсийн өөрсөд байгаамаа. Би дихэсээ зургуулаад миний тамах Ганбаатар тэнд сууж байна. Али босоораа. Ихч маань амарч явах би тэнд сууж байна. За дүү отлчгүй тэнд сууж байна. Баатар чөлөөгээд манай дүү юм сууж байна. Босоораа. Атхан Баатар гээд манай хамгийн баггүй. За ингэж сугаалда 85 насны сайхан аяга тэмүүлж байна. Уураа ихч маань урт удаан насаж бид бүгдтэйгээ хамт өргөж байгаарай гэж хүсэж өрөөё. Тэгээд жоохон урьдчилан зүйл тавтуулъя. Өдөр бас тавтай тана.
85 нас өдрийг зөөлөн ийм сайхан агуулгаараа байгаа эхэн дураа маань өнөөдөр энэ олон хүүхдүүдэд шуулуулан ахын төсөө цуглуулсан бас урууд маань таньж мэдэх энэ бас нэг сайхан боёнтой үйлдвэрч байгаа. Тэгэхээр нэмээний маань боён сайхан шууд сайхан нэрх болтугай. Нэмээний маань боёнаас хөтлөж байгаа та бүхэндээ бас аз жаргал хүсье. Нэмээ маань уртудаа наслах болтугай гэж алж бидний. Харин одоо нэмээтэй хамтдаа нэг сайхан цаанаар гоё бүхэл нэг сайхан ээлжийн дууг дуулчихъя. Сүүлэг тахтабахатбэ дууны сайхан За энэ манай өвчнөгийн